оюутан байхдаа танилцсан. Тэгээ манай тэгээ миний анхны хань одоо энэ манай ангийн хойсон тэ намсраж өгөөд энэ хинтийн хүүхэд байсан. Тэгэл тэр маань яг хуу би ч одоо эренгүүтээ бас нэг яасан ч юм дээ нэг нүүр амаарм дөөр яар гараад л одоо тэр нэг киноны парафонд нэг орсон тэрнээс болсон байх л гэж ярьдیں۔ Үгүй ахоо тэр юм юунаас болсон мэдэхгүй. Тийм үйдмэл зайлвал намайг одоо юунд эмнэлэгт эргэж байгаа л тэгээ хоёулаа танилцаад тэгээ суусан. Тэгэл одоо хойдон жилээс нь тэгээд жирэмсэн болсон. Анхны хүүхэд гарах болсон. Тэгээд би нэг том гизтэй зуны хамралтай дахиж очисон чинь аав ээж маань ерөөс за энэ бүтэхгүй нэгэл одоо миний араас хоёлоо бүх одоо мал залаа бүгдийн зараад тэгэл нэг гэрээ аваад орж ирж ирсэн. Бид хоёр ч одоо дундуур нь бодилсан. Энэ баг хүүгээ гэдсэнд байхад хоёлаа муудалцаад одоо тэг хүүхэд байх чинь одоо тэгэл бие биенийхээ үгийг даахгүй тонирхаад тэгсэн юм шиг байгаа. Тэгэл одоо нэг муудалцаад хоёлаа. Тэг одоо би явлаа гэж би аав ээж маань тусдаа байж исэн. Би тэгээд л гараад явцсан том гидстэй. Гидсэндээ хүүхдээ нэг том хүүхэд маань хойноос өнгөрч исэн. Тэгэл хоёр хүүхдээ аваад гараад явсан. Удаагүй. Тэгээд тэр маань ч намайг эргэж гуйсангүй. Тэгэл одоо гуйх байх гэж нэлээд гордож лээсэн. Тэгээ гуйгаагүй. Тэгээд хоёлаа салчаад би ч одоо хоёр хүүхэдтэй тэгэл аав ээжтэйгээ хамжаал өсгөж лээсэн. Тэгээд бүр том болцсон хойно хүүгээ 22-тай байхад нь нэг хүү маань дагуулад ороод ирсэн. Хоёр дахь хүү маань. Тэ. Тэгээ тэр хооронд бол мань хүн гэр бүлтэй энэ төр болсон л доо. Хоёр ч охин тай тийм байсан. Тэгээд сүүлдээ бас таарамжгүй л болсон байгаа байлгүй. Удамжин цогтоо хөвтөжээ нэ тэрэгээд хүүхэд дагуулад ороод ирдэг. Тэгсэр байгаа тэгээ сүүлдээ явж өгөхгүй манайд. Тэгээд эргээ суусан. Яг хөдөө бодож лээсэн би тэр үед зөвшөөрмөргүй л байсан л да эргээд ирэхт нь хөөгөөд явуулчмаар санагдчихсан. Тэгээд хүн чинь тэгээд миний хоёр хүү аавгүй өссөн юм чинь бас нэг аав гэдэг хүнийг өгүүлдэг байсан болоод чирээд ороод ирсэн байлгүй дээ гэж бодогдоод хоёр гарцсан том залуучууд л болцсон байсан л да. Тэгтээ яг хэсэгч гэсэн бас аав нь хажуудаа сайхан байд юм байлгүй гэж бодогдоод би хоёр хүүгийнхээ сэтгэлийг бодоод эргүүж нөхөр авсан. Хүлээлтэн дундан гэрсэн байна. Би оюутан багтаа л танилцсан да нэг казах охин байсан.
юу нэ ангаахын оюутан. Тэгээд хоёулаа бит хоёр ирэхэд концертын цуг ордог энтерл байсан. Тэгээд тэр маань 2 3 төрсөн байна лээ. Тэг эмч болцсон. 2 3 төрчөөд хүүхдэн тогтоогүй юм байна лээ. Тэгэл намайг өвдөд очиход тэр маань бас өвдөд очсон. Тэгээ би төрчөөд байжсэн чинь дараах нь эмч нар сандраад нөө эмч хүн болохоор сандардаг юм байна л дээ. Одоо энэ Батима төрөх гэж байна. Одоо яах вэ их үгээл эмч дуудаад тэгэл тэгж бижгэнжсэн л тэгэл төрчлөөл юм болсон сайхан хүү гарлаа гэжсэн. Тэгээд төрөөд удаагүй бас тэр нь өнгөрцөн. Тэгээ өөр юм нэг ингээд эмдэгч одоо тэр үчин хүүхдийн хүй цоглохоос нааш гаргадаггүй 4 5 онцсон хончдог байсан. Тэгээд би нэг 3 хонжгаад хүүхдийн хүй цоглохгүй тэгээд байжсэн. Тэгээд палатны үүдээр ингээд яваад харсан чинь нэг 2 ихэр хүүхд ингээд 2 сугандаа хавчулсан хөхүүлж. Тэгээд ашгүй дээ юу хөхий чинь дундалж өгөхөр болоо юу гэдгсэн чинь харин тийм ээ нэг 2 ихрийн ээж нь нас орцсон юм байна төрүүлээд. Тэгээд энэ 2 ихрийг болвол аав ээжтэй нэмлгийнх нь яриад тэгээд өгнө гэвэл хамаатан саднаас нь зөвшөөрөл гуйгаад өгнө гэвэл чамд авч өгье гэсэн гинэ. Тэгсэн чинь дараах нь яасан гэдгсэн чинь өгөхгүй гэсэн гинэ. Хамаатан садна тий. Тэгээд өөлөө сууж исэн өөр юм тэгэхээр тэгэл ороод ярьжсэн чинь чи одоо хэдэн хүүхдтэй болж байгаа юм гэдгсэн би 3 дахьыг гаргачаад байна гэдгсэн. 3-аа банд гэдгсэн чинь чи 3 бандтай юм байна. Надад нэг юм өгчлээ. Гэл ингээд гойцсон. Тэгээд за би аав ээжтэйгээ яридаа гэдэг аавтайгаа ярьсан. Аав минь намайг илүү ойлгоно л доо. Тэгээ ээж нь жаахан ширүүлчин надад ер нь нэгэн хатууфтар хандах гэдэг. Тэр хүний ухаан байсан байна л дээ ээж хүний. Тэгээд аавгаа зөөлхөн болохоор аавдаа захив ицсэн. Ингээд хүн гойгаад байна. Яах вэ гэдгсэн чинь аав минь миний хүү чи хэцүү ажилтай штэ. Театр гэдэг чинь хүүхд төрүүлээ л чи тэгэл хаягдсан штэ. Тэгээ юу яачихгүй да. Өөрөө мэдэхгүй юу. Ээж чинь би хэлэхээс чи одоо хэлэхээр заадах чи уурлаад байна гэдэгсэн. Тийм захиа ирсэн. Тэгэл би заа гэдэг. Тэгээ бүр гэртмэн ч оруулаагүй. Шууд машинтай ирээд намайг 5 буудалд гэртмэн хөргөж өгчөөл тэгэл хүүгээ аваад явцсан. Тэгээд Казахстан багшилж яана гэдэг дуулдчихсан. Тэгээд 37-тай байхдаа над руу утсаар ярьсан. Тэгээд над руу утсаар ирээд та цэрэн дээр зүг гэдэг хүн мөн үү гэдэг. Би мөн та жүжигчин үү гэн жүжигчин гэдэгсэн. Гэхдээ би одоо та тэгвэл миний ээж байх нэ гэдэг. Тийм ээ би нэг хүнд ингээд хүүхдээ өгсөн л дөө гэдэгсэн чинь. За тэгвэл би хүүхэд чинь байна. Би таныг 2 жил одоо интернетээр хайлаа. Тэгээд би цэрэн юу ээж нь өнгөрөхдөө хэлсэн юм гинэ дуудаж оруулаад. Ерөөсөө өмнө нь хэлдэггүй. Ээж нь би энэ муу байсан бэ. Өнгөрөхийнхөө өмнөхөн дуудаж оруулаад за миний хүү чи Монгол хүн шүү. Монгол аав ээжтэй чи ээж чинь юм Монголд цэрэн дарзуу гэдгийг зайлуул би энэ муу агаа дарзуу гэдгийг бүдэг хэлсэн байгаа цэрэнтэй юм хийсэн. Тийм хүн байгаа шүү чиний ээж гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд ирсэн л дээ өөр юм нэг би хичээл тарахаар яваад очно гэл. Тэгээд дагсараагаад бүр баяа үлгэ мүлгэ дайраа тэгээд нааша юу нийтийн унаа прогонцоога дахиад ирсэн. Тэгээд ирээд яг нэг хэд онцоо тэгээд буцаа явсан. Санал байд юм байна. Сайхан байд юм байна. Баян юм даа. Баян. Ер нь баян да амьдрал их баян.